Саяхан Твиттерт нэгдсэн хатуу самар нямдарч манан бүлэглэл 60 тэрбумын зарим нэгэн оркуудыг зуучгчээ. Тэрбээр Мегомбын энх болтын үндсэн хууль зөрчсөн асуудал шууд яригт болно. Хаян Хэрвагийн бүлгийнхээ шийдвэрийг зөрчсөн асуудлаас үүслээ бүлгийн асуудал яригт болно. Хэмээн жирэгжээ. За тэгэхээр Мея энх болт 60 тэрбумын багийнхны хувьд Жомо алах гэд Грэштахын үлгэрээр засагч сургалсан лойрчтой авч үлдэх гэж байж засагчгүй, хурлын дарагчгүй, бүр бүлэгчгүй үлдэх нь бараг ойлгомжтой болж байна. Хэтэрхий их шунал эзний алдаг. Дуулууртай дүү Эрдэнэтийн ерөнхий сайд болгож аваад санснараа залж өөрөө ерөнхийлөгч болж манан бүлэглэл 60 тэрбумынхныхаа лойрыг өргөжлүүлэн Монгол улсын хаан болж аваад самарх гэж байсан санаархал нь ийхүү үндсэн хууль зөрчснөөр мөрөн унж байх шиг байна. Одоо бидэнд алгаа дашин хард сухал үлдлээ. Бусдыг нь тэдгээр лойрчид өөрсдөө хийчихэндээ. Суургүй болсон барилга нурдаг нь байгалийн жам.